За энэ өдрийн мэндийг төм олон монголчуудтай хүргэе. Бидний журмын нөхдүүд удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж өнөөдөр хүрсэн гэдгийг бид хүмэдж байгаа. Бүх ард түмний их хурлаа хүрэлцүүлэх бэлтгэл ажлын хэсэг ерөнхий зөвшөөрлөх зөвлөл мэн 2023 оны 11 сарын 29-ний өдөр бүх ард түмний их хэвийн зөвлөгөөнөө хийх гэж байна. За тэгээд энэ зөвлөгөөнд идэвхтэй оролцоогоо гэж бүх ард түмний урайлахын ялдамт их хурлаа гэдэг шүлгээр та бүхэндээ мэдчилгээ хүргье гэж байна. За их хурлд улсын үндэс газар модуны харуул тавьсан уушигнаас нь бадгалсан гал байсан юм. Хажууч үлгийнх нь нэрнээс тогширсан хатнаас нь илүү хамаг зүрхний суун байсан юм. Их хурлд алангоо хин инкрээс самссан ухааны үйлчлэл. Аргун тангараг багцсан таван сум байсан юм. Хилэн бүргэлсэн түүхээс бадаж нутсан хяад боржигны сүлдэн байсан юм. Их хурлд өөлөн хин зүдэд тулсан ононгийн шахуйд өөдөө бадарсан хиймрэн байсан юм. Өстнөө өвдгөлсөн тэмүүжин хүүхүүний өнн тус мандсан алдран байсан юм. Их хурлд дэлхийг нутгсан их өвгд юм. Дээлэн дэм баримтгалсан шаштран байсан юм. Аз Европыг сумаар хэмтсэн азанд нь багцсан хиймэр байсан юм. Их хурлд хум тайжин алдаж асгасан хуурсан шүлгийх нь балгас байсан юм. Хотгой чингэн жуйн зоос орхирчулсан хожимдоо өлүүлсэн төр өөр хоёр байсан юм. Их хурлд эзэрхэг манжин сүнсийг хадгалсан эрх чөлөөний сүлдэн байсан юм. Таван замын тулаан дуухайсан ташуурын далайлтанд соён бүн байсан юм. Их хурлд журам цогийн бадарсан зурганд жанжин тугийн намраа байсан юм. Сүхбаатрын цэнгэлийн манлай сүлдэнд нь бадарсан хиймэр байсан юм. Их хурлд тусгаар тогтнолын одонд харвсан тунхаглан зарлсан далбаа байсан юм. Даяардын зүрхэн дэмэлсэн дархан улсын сүрэн болсон юм аа. За Монголынхоо нийт ард иргэдтэй нэгэн зүйлийг хичээнгүүлэн хэлье. Бидний ирсэн энэ ардчил хэмээх нэртэй 33 жил бол юу хийвэ, юу бүтээвэ? Эргээд харахад энэ нийгэм мухардалд орсон өг дөөгүй, үнэн удалгүй харагдлаа. Ийм учраас Монголынхоо нийт ард иргэдийг 11 сарын 29-нд бүх ард түмний их хэвийн зөвлөгөөнд та бүхнийг идэвхжүүлэн ирж оролцохыг хичээнгүүлэн хүсэж байна. Учир юу вэ гэхээс хулгай дэнтлээ, лөөр дэнтлээ, урагчд дэнтлээ бид тогтолцооны өөрчлөлт буюу төрийн гажуудлыг гаргах төр ард түмний нийтлсэн их хурлыг зарлаж байгаа ийм учиртай юм аа. Ингээд Монголынхоо нийт ард түмэнд 29-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. За сайн байцгаана уу Монголын ард түмээ. За сүүлийн 33 жил Монголын ард түмэн ардчилсан улсны нэг болсон. За энэ нөхцөл байдал болон 70 жил социализмаар явсан. За ингээд нийт бараг 100 гаруй жил боллоо. За өнөөдөр Монголын ард түмэнд бол салбар бүрт асуудал байна. Салбарт бол бухимдсан нийгэмд бол маш их бухимдсан бүхэл улс орон төр болохгүй байна. Ард түмнийг удирдах байгаа төрийн өндөр дээд албан тушаал бусдын боломжийг байгалийн баялагийг жиг тус хуваарлсантай холбоотой нийт ард түмний энэ үгээгүй ядуурал банк өрийн дарамт ард түмэн мал өнөөдөр монголчууд ирээдүйнхээ төлөө бүх ард түмний евийн зөвлөгөөнд болох гэж байна. Энэ 2023 оны 11 сарын 29-ний өдөр бүх ард түмэн зөвлөгөөнд хүрэлцэн ирж аймаг сум баг нийслэл дүүрэг тэгээд оролцох улсууд бүх ард түмнийхэн зөвлөгөөнд оролцож ирээдүйд болох Монголыг сайн сайхан үеийн үед авч явах бүх ард түмний ариун нандин түүх болж үлдэх болно. Тэгээд бүх ард түмэн бүгдээрээ бүлээн усаар хэлцүүл буруугүй бүгдээрээ энд оролцохыг уриалж байна. За та бүхэндээ баярлалаа. Ороо дүүргээс болцоогоор ирж оролцоорой. Тухайн сум орон нутагт тулгамж байгаа асуудал, тухайн нийгмийн салбар, салаа мөчөрт тулгамж байгаа асуудал энэ бүгдээрээ улс орондоо яраа зөвлөлт ёо гэсэн ийм санаачлаг гараа явж байна. Энд та бүхэд маань идэвхтэй оролцоорой. Баярлалаа.
За Монгол улс маань шин түүхийн 33 жилийн алдаа оноог цагинж байна. За ард түмэн бол ер нь энэ улс орныхоо төр нийгмийн тогтолцоог цоо шинээр өөрчлөх болжээ. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол салбар болгонд хоригдлогдсон асуудал овоорчжээ гэж нийт ард түмэн маань ийм ойлголттой болсон байна. Энэ асуудлыг зөвлөлдөх, санаа оноогоо ярилцах ийм одоо бүх ард түмний их эйн зөвлөгөөн гэдэг сайхан үйл явдал 11 сарын 29. За Монголынхаа ард түмэнд энэ 33 жил бид юу хийвэ, юу бүтээвэ гэдэг дээр иржээ. Эдийг дээдлсэн эрх зүйт төрөөс эрдэм оюун ухаан, шинжлэх ухаанд суурилсан ёс зүйт төрийг бүтээхийн тулд бүх ард түмний хуралд та бүхнийг хоёргүй сэтгэлээр дэмжин оролцохыг уриалж байна. Баярлалаа. Тусгаар Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө, үр хүүхд хоолжийнхаа ад заяаны төлөө, шударга ёс, эв нэгдлийн төлөө ард түмний их хуралдаанд иргэн бүхэн эрэлдэн нэгдэж оролцъё. Энэ нэгдлийн талаа бид үр хүүхдийнхаа хийгээд тусгаар Монголынхаа хөгжлийн төлөө хийсэн үр бүтээл гавьяа болох тугай. Монголчуудаа дээд тэнгэрийн заяатай, дэдүүн болдын заяатай, уул үнхийн сүн цацалтай билээ. Ийм учраас Монголын ард түмээ ерөөл бүхний заяатай хамаг улсаа сарниулахгүй нэгдэн төхнүүлэхийн төлөө нэгэн цул болж гар нэгдэж нэгэн тугны дор тугаа хэсэг тэнгэртэйгээ тулаад босох газартайгаа байя. Эвлэлтэн нэгдэн хурлаа хийцгээрээ бүгд нэгдэсгээгээрээ уриалж байна. Бүх ард түмнийхээ хуралдаад нэгтцгээе монголчуудаа. Бүх ард түмнийхээ хуралд нэгтцгээе монголчуудаа. За монголчууд нь их орныхоо төлөө, шудраг нийгэм байгуулахын төлөө, энэ одоо узар ураа бүхий зайлуулахын төлөө бүх ард түмний их хуралдаа нэгтцгээе. Та бүхний уриалж байна. За монголчуудаа үндсэн хуулиар заасан эрх үүргийнхаа дагуу бүх ард түмнийхээ хоорондоо эвлэн нэгдэцгээе. Монголчуудаа бие Монгол хүн гэж хэлэхэд бол Монголын төлөө цоглох зүрхтэй байх ёстой гэсэн Хатанбаатар Масарчуйн айдсан үг байдаг. Тийм учраас монголчууд бид өнөөгийн энэ улс орны ийм дорой яздарсан байдлыг засахын төлөө бүх ард түмэн нэгдэн нягтрч бүх ард түмний хуралдаан нэгдэн нягтрч цуглаж хуралцгаая. За Монгол улсын иргэд мөрөө үндсэн хуулиар хүлээсэн журам төрөгнүүдэд биелүүлж бүх ард түмнийхээ хуралд идэвх санаачлалтаа оролцохыг уриалж байна. Бодлого тогтолцооны шинтгэлийн төлөө үндэсний их зөвшөлтсөлд хүрэх бүх ард түмний хурлаа оролдуулж, олон урлагч үзлийг уралдуулж, оновчтой гарц шийдлийг дэвшүүлж, орон улсаа мурлаас гаргая. Бүх ард түмний хурлаа бүгдээрээ оролцъё. За хөх Монголынхаа эзэн байхын төлөөх эхлүүлсэн тэмцэлд нь шийдлээ хүлээж байна. Бүх ард түмний хурал төвшин сайхан нийгэм бүтээж өвлүүлэх нь энэ цагийн бидний түүхэн үүрэг билээ. Үүргээ биелүүлцгээе Монголын ард түмээ. За энэ өдрийн мэндийг төм олон монголчуудтай хүргэе. Бидний журмын нөхдүүд удаан хугацааны туршид үйл ажиллагаагаа явуулж өнөөдөр хүрсэн гэдгийг бид хүмэдэж байгаа. Бүх ард түмний их хурлаа хүрэлцүүлэх бэлтгэл ажлын хэсэг ерөнхий зохицуулах зөвлөмж 2023 оны 11 сарын 29-ний өдөр бүх ард түмний их хэвийн зөвлөгөөнөө хийх гэж байна. За тэгээд энэ зөвлөгөөнд идэвхтэй оролцоогоо гэж бүх ард түмний уриалгын явдамт их хурлаа гэдэг шүлгээр та бүхэндээ мэдчилгээ хүргье гэж байна. За их хурлаа улсын үндэс газар модуны харуул тавьсан уушигнаас нь бадгалсан гал байсан юм. Хажирч үлгийнх нь нэлнээс тогширсан хатнаас нь илүү хамаг зүрхний суун байсан юм. Их хурлаа алангоо хин инкрээс самссан ухааны үйлчлэл. Аргун тангараг багцсан таван сум байсан юм. Хилэн бүргэлсэн түүхээс бадаж нутсан хяад боржигны сүлдэн байсан юм. Их хурлаа өөлөн хин зүдэд тулсан онон гин шухуйд өөдөө бадарсан хиймрэн байсан юм.
Өстнөө өвдгөлсөн Тэмүүжин хүүгүний өндөр тусмандсан алдран байсан юм. Их хурлтай. Дэлхийг нутгсан их өвгдөм минь. Дээдэн дэм баримтгалсан шаштран байсан юм. Аз Европыг сумаар хэмтсэн азанд нь багцсан хиймэр байсан юм. Их хурлтай. Хун тайжин алдаж асгасан. Хуурсан шүлгийх нь балгас байсан юм. Хотгой жингэн жуйн зоосоор хэрчүүлсэн хожимдоо өвлүүлсэн төр өөр хоёр байсан юм. Их хурлтай. Эзэрхэг манжин сүнсийг хэлсэн. Ирэх чөлөөний сүлдэн байсан юм. Таван замын тулаан дуухайсан ташуурын далайлтанд соён байсан юм. Их хурлтай. Жон цэгийн бадарсан зурганд жанжин тугийн намраа байсан юм. Сүхбаатрын цэнгэлийн манлай сүлдэн бадарсан хиймэр байсан юм. Их хурлтай. Тусгаар тогтнолын одонд харвсан тунхаглан зарлсан далбаа байсан юм. Даяардын зүрхэн дамилсан дархан улсын сүрэн болсон юм аа. За та